Тэгээ нэг бодлын бас заримдаа бол бас айштай юм чинь. Би яг юу болоод байгаа юм бол. Тэ? Миний амьдралд юу ирчээд намайг ингээд тэгээд болохгүй бүтэхгүй байна. Бөөд үзүүлэхээр бөө үзчихгүй. Чамайг үзэж болохгүй байна. Чиний бүх юм хаалттай. Бас сонирхолтой тий. Лам биш, бөө биш энэ дундын юм дээр одоо ингээл гацчихал ерөөс. Тэрэн дотор өөр ингээл төөрөлдөл. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. Сив болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай. За сайн байцгаана үзэгчдээ. Өртөө 4 season 2 дараагийн дугаараа ийхүү эхэлж байна. За бид бүхэн та бүхний мэдэж байгаачлан аимшигын даалт ертөнц сонирж ихтэй зүйлсийг босон бодит зочинтой босон түүхийг өөрөөр нь ингээд хамтдаа ярилцдаг тийм нэвтрүүлэг байна. За өнөөдрийн дугаар маш сонирхолтой. Манай зочин маань нэрээ нууцлсан буюу өөрийгөө ил гаргахыг хүссэнгүй. Яагаад ийм байж болохгүй гэж. Тэгээ өөрийнх нь түүх бол маш сонирхолтой баймаар юм шиг надад бол тийм мэдрэмж маш ихээр төрж байна. За манайх нэг юм зүгээр дадад басан асуулт байдгийг. Тэр юу вэ гэхээр аимшигын кино гэдэг нэг сэдв байгаа. Аимшигын кино дундаа өөрийн чинь энэ хугацаанд үзчихсэн хамгийн амар кино юу вэ? Манай үзэгчдэд зүгээр санал болгооч. За хамгийн аимшигын кино гэхээс ил амьдралтай нийцсэн одоо нэг кино гэж байдаг шүү дээ. Амьдралтай нийцсэн хүний нөгөө хийж байгаа зан үйлдэлтэй нүгэл буянтай хосолсон кино гэх юм бол миний хувьд Монгол кино л. За Див гэж кино. За тий юм блээ дэж үжигч чинь Цэрэн бол тий Див гэдэг аимшиг кино байдаг. Тэрийг би одоо яг амьдралтай илүү ойрхон юм болов гэж боддгийн ер нь. Жохон үүлийн үрмөрийн талаар гардаг тий эмэгтэй хүнтэй одоо тий зөв бусаар яаж харьцаж чинь гэр бүлтэн дээр тий одоо өнгөрсөн тэр хүүхдийнхээ сүнс юм нь яаж амжилж яаж харуунд л учруулж чинь гэдэг нөгөө бодод. Тийм манай тэр нэр анх удаа орж ирж чинь Див гоё кино байсан шүү нэр нөгөө Цэрэн бол тэгээд бүдөө олоотой тий Цэрэн жүжигч ах тоглодог тий. Тэр нэрээ бас арцаалгачихсан байна. Би бас мартцсан байсан байна. За манхан тэгвэл Дивгээд дуран сайхны Монгол кино байгаа. Өнөөдрийн санал болсон киног үздэхээ гэж үзчих. За нэвтрүүлэг эхлэхээс өмнө манай энэ Монжус компани энэ Ara гэдэг усыг бол юм гадарлаж байгаа шүү дээ. Тийм байнга удлах шүү дээ. Нэлээ олон жил болж байгаа. За тэгэн гол манайхан Ara гэдэг газтай ус. За тэр тусмаа 5 төрлийн жимсний амттай. За яг ер нь яагаад би энэ газтай усыг энд ингээд одоо хүмүүст сурталчлаад рекламдаа суугаад байгаа юм бэ гэхээр мэдээж хэрэг хүний бид эрүүлэн тодорхой. Дээрээс нь нөгөө сахаргүй гэдэг утга нь амар өндөр. Одоо миний хувьд бол миний л хувьд оноо авчиж байгаа байхгүй. Янгуудтай юу гэдэг хүүхдүүд чинь нөгөө юм газтай ундаа тэг хитрхийг сахартай ундаа авах туртай ангууд нь сайхан газтай усан гэдэг өчгөд. Ялгаагүй л ундаа шиг амттай юм хамаагүй хэлсэн. За тэгээд аягандаа юмаа хийж агаад яриан дундуур нь ам нь гат ш. За 7 хоног болгон нэг азтан шалгаруулж $100 бэлнээр өгнө. Азтан болох маш амархан. Яаж вэ гэж юу? Та CV-гийн аль салбараас Oxbar-ын бүтээгдэхүүнийг худалдаж авна. Худалдаж авсан бүтээгдэхүүнийхаа баримт буюу биелний зургийг Oxbar-ын Instagram хуудас руу явуулахад л болно. Ингээд л болоо. Азтан болох бүрэн боломжтой. Энэхүү урамшуулалт 7 хоногт нэг удаа үргэлжлэх бөгөөд хэдий олон оролцсон төдий чинээ азтан болох боломж өндөр болно. За өнөөдөр надад ер нь бол өөртөө л тохиолдсон юмуд ярих гэж байгаа шүү дээ. Тий, өөртөө тохиолдсон тэгээд жоохон ачин чиг жугтаа янз бүрийн үйлүүд. За тэгвэл хойлоо шууд яриандаа орё. Би ч одоо хоёр бүр баг 7 настай гасаа. Анх юм бурхны юм шарын шашны ламын хувцс хэрэглэл их зүудэлдэг хөхт байсан баг. За бүр маш бага бахын л зүудэлдэг. Тэгээд тухайд тэрийг нэгч тоодохгүй ч байсан багтаа би лам болно гэж амар ярьдаг байж хагаад. Тэгээд тэр нь ингээд одоо удах тусмаа ингээд нөгөө нэг чанаржаад эхэлдэг юм яадаг юм. Зүуд нойроор их орж ирдэг болцсон. Тэгээд зүуд нойроор орж ирнэ. Одоо нэг нь бөө лам гэж шарын шишээ хоёр уу шүү дээ. За тэнгууд энэ хоёрын дунд нөө завсрын одоо тийм хүмүүс нэг ил
гаргадаг ч юм уу те. Нэг юм дунд үлдчихэд идэг төрөлтөө одоо байд юм шиг. Тэр нь болохоор өөрийн гэсэн нэг юм зүн мэдрэх нь өгчсөн. А гэхдээ цаанаас нэг өгөгдөл байдаг ч юм уу. Тэрний нэг нь л одоо надад тохиолдоод байгаа тэр үйл явдлууд л одоо болж таарч байгаа. Тийм тэр нь одоо жишээ нь юу болж исэн гэхээр би чинь 2011 хамгийн анх 2011 онд манай настай өвөө юм хоёр байдаг гэсэн. За хүүхдүүд нь Америкт амьдардаг. Тэгэл тэднийхаар би чинь эргэж очиж нэг ингээл тэ гэр орны цэвэрлж өгөөл туслаал нэг яваал. Тэгээ нэг өдөр нэг өвөөгийнх нь биеийн муудаад өнгөрөхөр болоод тэгээ өнгөрөөд наан цаана гээл би чинь бид нар чинь зан одоо юм хийдэг юм байд гэр дотор нь ингээл нөө буйныхаа ирээл авч яваал нөө имиж ганцаараа үлдэхгүй өрх настай. Тэгээд тэр имийг үлдсэн байж байгаа би чинь тэрний чинь дараа жилийн дараа өрх юм бас тэр имийг талиач болцсон. Тухайн процесс яаж явагдсан бэ гэхээр төмөр замд гэртээ тэгээ гэрлүүн ингээл би чинь өглөө очиод цэвэрлж өгөхгүй юм уу минийх гэл очиод ингэсэн чинь хаалган ингээд тогшоод нээхгүйсэн. За тэгвэл тэ ямар сони яаж байгаа гэд ингээд хүн чинь ингээд чих тавиа сонсдог шүү дээ. Чих тавиал ингээд сонссон чинь цааталт нь ингээд зургтанд дуурайд байсан баг. Гэрийнх нь. Тэгээд дагаа зайцсан сонсохгүй юм байлгүй гэл би чинь нөө хойд ч оюутан байсан хичээлдээ авчаал хичээлд орой тараал ирээл дахиад ингэсэн чинь дахиад зургтанд дуурал. Хаал ерөөсөө тайлдаг. Тэгвэл ямар сони юм гэрэлтэй байна уу гадаарс гэрэл нүтрээс. Тэгээ нэг л биш байна гэж хаалны гадаа сонсч чинь нэг тийм нэг юм нэг ихэн өндөр мөртөдсөн байхгүй. Одоо муудсан нэг юм ах ч юм уу те. Тэгээ би тэр яг тухайн тэр өмнө ойлгож авчаад хамаатныхаа нэг амлал яриад. Энэ хүн ингээд тэг гэртээ одоо хамаатны нэмээ ингэсэн байна. Одоо өнгөрцөн юм уу яатсан мэдгүй ингээд гэсэн чинь. За чи тэгвэл наана байж би онцгойх нэг явуулаад ингээд үзүүлье. Орой гэрлэн. Тэгээ тухайн үед онцгой байдлыг 2 давхарлаа 3 давхрын юу л шат тавиал ороод ингээл би хаалгаар нь орж таарсан чи одоо нэг жижиг нэг Орсын нэг юм бодомудтэй шүү дээ мебелтэй намхан. Тэрэн дээрээс ингээд нөө зурагт үзэж хагаад уршаа хөрх юм ингээд харваад унаад ингээд бөхсөн би энэ буудан дээр толгойн ингээд газар хөвтөд ингээд шигдэд орцсон. Тэгээ би тухайн үед тэр нөгөө цогцсыг хараал ингээд нүдийг харцсан дээ жоохон ингээд жирэгчихгүй. Тэгээ жоохон айчаал нөгөө нэг бүх ажил явдал нь дуусаал нөгөө нэг ингээд даалга цайллага дуусаал ингээд оройн би унтах гэсэн чинь нэг тийм зүүдэлч. Тэр нь одоо юу гэсэн чинь зүүд нөрөөл орж ирээд байгаа тухайн имэд. Тэгсэн чи одоо нөгөө танаа энэ ардын тавьсан байгаа тол биш үү? За одоо 3 хавцтай одоо меблийн тол гэж ярьдаг шүү дээ. Тийм тол ингээд том өрөөнд тэгснэ нэг тэр нөгөө буудан шиг юм ингээд бас их тэр толныхын залгаад ингээд тавьсан. Одоо энэ толных нь урд юм хадаг тавиад зул асаацсан. Тэгээ би тэр гэрлүүн ингээл одоо дүүтэйгээ аавтаа ээжтэйгээ ингээл бидэд ороод ингээл тэгсчил манай аав тэгж байгаа байхгүй. Наа байшин чинь ерөөсөө юм чөтгөр шүглэж. За хэдүүл ингээд гарыг гээд. Тэгэл тэр ид гараал би гарах гэсэн чинь тэр хаалган хаагдал. Тэгээ би чинь зүүдэндээ гахал ч гэдэг юу болоод яагаад наваа ингээд тавлаа. Тэгээ тухайн үед тэр нөгөө том өрөөрөнд би ингээл харах удаа чинь гэрэл мэрэлж байхгүй ингээл бүрэн хийлэн байна. Тэгээ ингээд шагаагаад ингээд орсон чи яг тэр нөгөө буудан дээр нөгөө юм чинь үзүр дээр суудсан өөрөө. Тэгээ юмний чи үзүр дээр нэг ингээд суухаар хүн чинь тонгоодог ш доошоо. Үс нь ингээд хүний үс чинь нөгөө ингээд бүр ургаад унжаад ингээд газар хүрчдэг ш. Тэгээ тонгооц яг ийм байдалтай. Тэгээ нөгөө буудангийнхаа үзүр дээр савлаад ингээд. Тэгээ сууж яхад би өөрөө тулаад харчих зүүдэнд харчих. Тэгээ тухайн үес би яг ингээд тэр зүүднээс амар ингээд айх ч юм уу цочдох ч юм уу зүйл болол. За яагаад энэ зүүд надад зүүдлэгтэй болов те энэ юу болчих вэ? Надад дохоо өгөөд байна. Тэгээ байж исэн чинь дүүдлгөө 49 хоног моног нь болол нэг юм ч юм уу болол гэсэн чинь маа нэг хамаатны ах наваад дуудаад. За чи эдний төрөөд ирээ. Гэт энэ имээ чинь чамд нэг ингээд юм өгсөн юм шиг байна гэд юу юм гэсэн чинь надад нэг юм одоо тухайд чинь $500 хүнсний скотч ороод лиса билетийнхаа доор хийц миний нэрийг бичээд. Тэгээ яг хөө тэр зүүд нь одоо надаар дамжуулаад өгөх гэсэн юм аа илэрхийлээл ч юм уу хэлэх гээдсэн те. Утга санааг л дагуулад байсан юм шиг байгаа. Далд утгаараа миний зүүдэнд орж ирээд. Тиймэрхүү жишээний нэг юм болоод ингэж ийсэн тэгэл. Тэгээ тэрний дараанаас миний ингээл яг бодит амьдралтай одоо яг тэр
таарж исэн нөгөө царай дүрстэй зүйл гэж одоо ярихад тэр нь одоо үхэр тулгоотой. За. Тэгээд одоо хүмүүсийн хэдэн ихэвчлэн яриад байгаа өндөр биетэй гэдэг шиг 2 м гарангийн өндөртэй. За. Тэгээд ийм алтан сулбуртай дандаа алтан тоногтой ч юм уу те соёо шүттэй ийм зүйлтэй би ингээд зүүтэндээ те ингээд сэрүүн утаагийн завсраар маш их хардаг. За. Тэгээд тэрийг өөрөө хараад өөрөө тэрнээсээ тэр тодорхой хэмжээгээр ингээд айж юм их ч юм уу те би юу ер нь хараад байна юу болохгүй байгаад байна. Ингээл тэгэл үзсэнгүүт жишээ нь тэр одоо айхтар зүудлээдээс юмыг ингээд судлаа жоох ингээл уншаал юу байж болох вэ гэж үзсэнгүүт одоо нөө шарын шашангаар бол ямандаг бурхан гэж байдаг юм байна. За. Шашныг хамгаалагч бурхан гэж байдаг. Ямандаг бурханы одоо тийм дүртэй хувцэрлэлтэй тийм бурхан зүудлээд байгаа байхгүй би нэг өсөнд бол шашныг хамгаалагч бурхан. За. Тэрнээс өөрөө би их айдаг байж байгаа л сүүл нөө лам бөөдөр очиж ингээл бөөдөр очиж үзүүлэнгүүт нөө бөөгийн шашны хүмүүс үзэхэрээ те бид нэр ингээд нэвтэрч чадахгүй байна. Өглөөчтэй үзэж чадахгүй байна. Өөрт чинь нэг юм хаалт байна. Тэ өөрөө яг яадаг учиртай ингээл ерөөсөл нэг ийм асуултууд надад тэр. Тэгээ энэ дэр би ингээ өөрөө төвжигдээд за тэгвэл би бөөгөр явсан юм бол одоо тодорхой хэмжээгээр нь би ламаар яваад үзье. Лам дээр надад ямар хариу юу үзүүлэх юу хэлэх юм гэдэг. Тэгэнгүүт за тодорхой хэмжээгээр лус савдгийг мэддэг лам гэж юу нь бас ховор байдаг юм шиг байгаа. Миний хувьд тэгэд нэг хайж хүн олол үзүүлэл ингээл засал ном хийлгээл ингэнгүүт чиний хойд төрөл одоо нэг юм тэ савдаг сахиус гэхээс илүү нэг юм бурханлаг нэг бурхан одоо сахиустай ч юм уу тэ нэг юм одоо өгөгдөл чамд байгаад байдаг. Тэрнийхээ тэр зүү дээр чамд орж ирж тэр хувцас хэрэглээл тэ өөрийнхөө бүх тарин уншлагыг чамд хэлж өгдөг. Тэрийн чинь ингээд өөрөө ингээд бас үл өшөөгд явж ирснасаа гэд тэрнээс нь болоод тодорхой хэмжээний надад маш их асуудлууд тохиолж ирсэн байна. За. Ославарт орж илоо ажил төрөл бүтлгүүтэй л тэ ихнэр хүүхдээсээ ингээд салах ч юм уу. Тэ гай ингээд янз бүрийн ингээд нүдэнд юм үзэгдэх жишээ нь. Тэгэл дандаа л зүв дээр орж ирдэг. Зүв дээр орж ирэх тусмаа одоо ингээд хүн ярихаар ингээд хүмүүс ингээд би харцаалаа ч юм уу муухай юм ярьлаа гэж боддог юм шиг байна. Гэхдээ энэ одоо н хоёр ертөнцийн цаг дээр бид нар чинь ингээд оршиж байгаа хүмүүс учраас аливаа болох энийхээ нэг юм зангилаагийн тайлж иж нэг учир нь олж байгаа юм шиг байна. Тэгэл жалган дотор би нэг юм ламын юм шарын шашны ламын хувцс өмсгөл өмсөд тэг гартаа энэ зүүн гартаа юм одоо лам нарын одоо хэлдэг юм даа. Тэр ч одоо 18 настай охины юм онгон ясаар дунд чумгны ясаар хийцэн ганлан гэж зүйлээд үлээдэг лүүчнтэй авахд үлээдэг. Одоо зан үлдээл хэрэгэлдэг зүйл. Тэгээд тэр ганлан ингээд сул алтаар хийсэн ганлан би ингээд барьж яваад тэгээд жалгам дотор орсноо ингээд гараа би баруун талынхаа гарыг хадгаар ороо 7 ширхэх хохмоо толгойг нүднээс нь оруулаад ингээд чирцэн тэр ганлангаа би үлээгээд явж байгаа байхгүй. Тэгээд дотроо ингээд тарindаад тэгээд бас яг тэр зүүдийг би ингээд зүүдлээл сэрэл энэ одоо бас ямар учиртай юу болчих надад дээр энэ 7 ингээд толгой хохмоо толгой ингээд зүүдлэгдээд. Тэгээд тэр зүүднийхээ бас учрын явдлыг ингээд тайлал дотроо ингээд бодоол маргааш нь ингээд тэрийг ингээд тэр лам дээр очиод ингээд багшаас асуувал ингээд үзмэд. Чи 7 үеийнхаа одоо хамгийн төгсгөлийн үеийн чи вэ? Дуудныхаа. За. Тэгээд магадгүй энэ одоо бурхан юмныхаа чи энэ зан үйлийг чи л өөрөө сайн хийх ёстой. А энийг чи залруулж явж хийж чиний амьдрал ах учин дээшлэх ч юм уу те. Аливаа зүйлээс нэг юм холуурч өнгөрөх магадaltaй үе байна гэдэг мессежүүдийг ингээд одоо аваад одоо баг 5-6 жил болж байгаа тий. Тэгээд одоо би бас тэгээд энэ зүйл дээр нэг юм ингээд бодоод хэлэхэд одоо манай одоо эхнэр гэх юм уу та тий. Эхнэрээс би чинь салцсан байна. Тэгээ манай эхнэртэйгээ бит хоёр ингээл байдаг ингээл тэ хамт амьдрал ингээл bis 1 2 3 4 5 жил болол ингээл явж явах хооронд манай эхнэр тэгж ийсэн байхгүй. Би ингээд чамаас өмнө тэ ингээд үр хөндүүлэх юм хийлгэж ийсэн юм аа. Тэрийгээ би ингээд чамаас их нууцлдаг байсан. За гэдэг. Тэгээ юунаас болоод яагаад ингээд тухайн үед одоо нэг юм гарах боломжгүй хөөхөд гэж ураг
тий өөрчлөлттэй ч өөр хүнийд л байсан. Тэгээд боломжгүй хүүхэд гэж яриад тэгээд тэр хүүхэд өөр хүндлэлт хийлгүүлээд авахуулаад ингээд байж исэн чинь бит хоёр тэрийг нь яг яриад би үүрээр бас ингээд сэрээд ингээд 0 орох гээд гэр дотроо ингэж чинь л яг манай тэр 0-оос цаашаа галтгооны тэр хөрөгч нөгөө нэг тэг хоёрын завсар том хогийн сав байдаг. Тэгсэн чи тэрний болонд нэг юм нэг нас хүрээгүй мó хүрцсэн юм байна нэг жоохон шалдаг хүүхэд. За. Цаашаа харцсан. Ийм сүүчний ясыг ингээд мэрцэн суужсэн байна. Тонгоогоод. Тухайн үед би тэрийг яг ингээд өөрөө яг ингээд бодтоор харчиж байгаа. Тэр зүйт бол биш. Бодтоор би харчаад тухайн ингээд юунаас би өөрөө цочирдоод би бараг 2 байна уу 3 хоног эмнэлэгт бүр хөвцсөн байна. Үнэхээр бүр ингээд би хаа өвдөөд болохгүй. Тэгээд нөгөө тухайн одоо эхнэрээ даавуулаад би чинь ингээд лам бөөгөрөө бас очиж үзүүлээл ингээд тэгэнгүүт л хариулт нь ерөөсөө хэлдэг юм. Чи өөрөө ийм сахиус янз бүрийн бурхан ийм чамайг даадаг болохоор чи ингээд хүний хийсэн одоо нүгэлтэй янз бүрийн болохгүй бүтэхгүй бүх зүйлийг чи хардаг болж нүдэрээ мэдэрдэг болцсон байна. Тухайн хүүхэд нь яасан гэхээр одоо ингээд гарах ёстой хүүхэд байж байгаад ахуулаад одоо ихийнхаа одоо хүүгэрээ гэх юм уу да хүүгэрээ ингээд ихийнхаа хөлийг дүшсэн сүүшний ясын мэрээд ингээд юу навж явахад бэлэн болцсон байна. Тухайн миг чи хараад тэгэл тэрний араас төд бодлогоо манай одоо тэр ихнэр өвдөөл тэгэл янз бүрийн юм ингээл ууж идэл тэ алкогол хэрэглэх ч юм уу ийм төвшөнд очороо ааш цан хүртэл ивдрэл тэ нүднийх нь хараа нүүр болоод орилж шаарддаг болоод тэ ингээл иймэрхүү зүйлс маш олон тохиолддог байхгүй миний амьдралд тэ. Тэгэл одоо магадгүй зүгээр энэ зүйлээсээ одоо сүулт нь хүн чинь дасан зөгцснө гэж байдаг юм шүү дээ. За дасаад за энэ ингүүл ингэдэг бахтаа нэг мэдрэмжтэйгээ ингээд толиод ингээд авчдаг болсон. Тэгэл одоо би чинь сүулт ингээл багш дээрээ очиод үзүүлээл ингэнгүүт. За одоо чи одоо энэ жилдээ гэх юм уу 25 он ч юм уу 26 онд ч юм уу магадгүй чи ингээд тодорхой хэмжээгээр чиний мэдрэмж чинь бүр илүү болж эхэлнэ. За тэр үед чи одоо өөрийнхөө энэ тэ дааж явдаг бурхан дааж явдаг энэ сахиус авдаг бүх юматай ингээд аргадаа. Тэгжиж тэрний эцсийн үр дүнд чи өөрөө яг эннийх нь цоожийг олж энэ хэмнэлээсээ гарна. Тэгжиж чиний амьдралыг чинь хэв маяг хүртэл өөрчлөгдөнө. Одоо би чинь ингээл альва нэг юм хийхээр ингээл бүтлгүүдэх ч юм уу те алдах ингээл өвдөх те хүнтэй хамт байх гэхээр ингээл болохгүй бүтэхгүй ингээл бүх юм хаалттай болоо. Магадгүй зүгээр наваг ингээ нэг одоо бөөгөр ярих юм бол сахиус нь шоглоно гэж ярьдаг шүү дээ. Тийм. Тэрийн шиг л одоо миний энэ одоо дааж авсан савдаг сахиус ч юм уу бурхан ч одоо сайн хэлж мэддэггүй л байна л та. Тэгээд наваг ингээ нэг юм тушцсан юм шиг байна. Хаашаа шүдлээ хэлгэж болохгүй. Нөгөө бөөгөр ярихаар ихэнх нь тэгж ярьдаг шүү дээ угаасаа. Багасаа ингээл юм 960 юм харж өсөөл илүү их мэдрэхүүтэй тэгж байж яснаа сүүл рүүгээ нөгөө том болоод ирэнгууд өвд чадаал ажилласан бүтгээ болол тэгэл нөгөө очоо үзүүлэхээр бөө байна. Тэгээ сахиустай байна. Тэрнтэй айгу төстэй хидээж бөөдөр очоод үзүүлэхээр үзэж чаддаггүй. Мэдрэх боломжгүй байна. Тэгэхээр нөгөө талын нэг юм өөр юм хаалт байна те. Яа наа чинь бас кино шиг юм ирж шүү. Одоо нөгөө шарын шашин талдаа одоо би ч нөгөө ингээд болцсон одоо ингээд бэлтгэгдэн чиш одоо нөгөө ингээд ерөөсөө намайг шарын шашин гараал хаацсан. Одоо бөө нэвтэрч үзэх гэхээр ямар ч боломж байдаггүй тийм. Тэгэл ерөөсөө зүуд нойронд нь орж ирэл ингээд жишээ нь ингээд бид нар ч сая нэг 2023 онд бөөнөрийн шинэ баруун салааны хөл рүү зүгээр нэг юм ойр зургийн амралцсан болгон маягаар уулны авааны жоохон доор газар буугаад тэгээ тоол ундаа идээл ингээд гал мал түлээл ууж идэх нь ууж идэл 3 машин гарцсан уулан дээр тэгээл гал мал түлээ байжсэн. Тэгсэн чинь зүгээр нэг ойр зур өнгөн бийц гад бод руу ороод бийцсэн чинь би нэг юм яг хохмот толгой өхрийн хохмот толгой даардаг байхгүй юм бодон дотор. За. Тэгээд тэрнээс өөрөө жоохон ингээд чочирдоод нэг жоох айх болоод нэг хүн чинь нэг юм би зарс хийдэг шүү дээ. Зарс хийчээд за энэ одоо тухайд л одоо байсан л нэг юм зэзэнглийн байлгүй өчтөл бид нар
Тэгээ машиндаа унтаал зарим унтах нэг нь унтаал би чинь майхан дотор дөрвөлөө унтлуудаа тэгэл байж исэн чил гадаа ингээд бид чинь галт хүлцсэн байсан бүгд. Тэгээ тэр нь ингээд нэг жоохон цогшцсон байсан байхгүй. Бүгд унтрах гад тийм. Тэгээ би чи яг майхан дотор унтаал тэр ингэж исэн чил майхан нэг юм ингээд нэг шөргөдөг шүү дээ. Нэг жоохон ингэ шиглэн боос. Тэгээ би чинь за их юмнаас тухайд ч яахгүй тэл за нэг амт мал зал шүргэж байгаа юм байлгүй л унтаал. Тэгээ өглөө босоод бүгд хоолундаа идэх босч л за хэдүүлэр нэртгэн бууцгаая гэл манай идэж тэгээд юу болсон юм гэж чинь та боо гэдэг. Тэгээ за гэдэг буучаад яг уулын биелдээ бид идэж очиод ингээд юу болсон яасан гэсэн чинь өчтөр чиний унтчихсэн майхны чинь яг тийм хүн шиг өндөр тэгээ өхрөн толгойтой ивэртэй тэгээд яг хамар юм уу яг хүн шиг юм өндөр юм чиний майхны тойрол эргэлдээд яваадсан гэж явах. Тэгээ би тухайд нь яг ингээл бодоол за нөгөө нэг тэ өхрөн толгойтой л нөгөө үзэгддэг харагддаг юм чинь л. Тэгэл ерөөсөө одоо миний нөгөө гол нөгөө илэрхийлэх гээд байгаа зүйл нь юу гэхээр яг манад шиг иймэрхүү зүйл кейс ч юм уу те тохиолдож байгаа хүмүүс бас байж магадгүй байх ил хилдэгэн шилдэг байх ингээд ойлгох хүмүүс бол ойлгоно ойлгохгүй зарим хүмүүс ч юм болохоор оо чи чинь байгаа юм солиод байгаа л зүйл юм яриад байна ингээд байна. За тэгээ нэгт одоо ингээд харагдаж үзэгдэж байгаа зүйлүүд нэг иймэрхүү. Хоёр дахь нь болохоор бие организм дээр маш их нөлөө гарч эхэлж байна. Одоо жишээ нь ингээл шүн унтж явахдаа те ямар ч шалтгаангүйгээр ингээл гинт бие тавираал ингээл хүн бачуурдаг штэ. Одоо хүмүүс болгоно сүнсэн даруулна гэж яриад байдаг ш. Тэгэхгүй нэг юм бачуураал та орилмоор санагдаал. Бүр ингээл байж ятаал аргаа ятаал тэгэл буцаал унтангууд нөгөөдхөө зүүдлээл дахиад нэг хөрөнгөлөхөтэйгоо зүүдлээл те. Тэгэл ингээл бие организм өвдөж эхэлж байгаа. Тэгээ зүүд нойронд ингэж эхэлж байгаа. За тэгэл хажууд хавийн нөгөө нэг энэ хүмүүс өө шүү дээ. Хамт ажилладаг ч юм уу хамт ингээл нийлдэг найз нөхдөд янз бүр юм харагдах тий сонсогдох. Тэгээ жишээ нь би ч хамааг тэгцсэн байна гэж зүүдлээд намайг тэгэл тэгмүүд тухайн мөчт нь яг надад нэг тийм юмнуудтай янз бүрийн тийм болохоо болцсон ч юм зүүдлэгдэх ч юм уу 9 шидийн нэг юм юр бусын зүйл амар их болдог юм уу тий. Ер нь зүүдээр маш их мэдээлэл орж ирээд байна. Тий зүүд энэ хэрвээ болдог бол тайлчж болдог бол тий юу юм бол гээл яг ингээд эцсийн гинг хүргээд ийм учиртай байсан. Тийм зүүдээр ер нь зүүдээр амар их орж ирдэг юм байна гэдгийг би өөрөө сая ингээд сүүлд ер нь ингээд тодорхой хэмжээнд ингээд хүн чинь судлаа шүү дээ. Тэгэхээр яг ингээд зүүдээр орж ирдэг юм байлээ. Тэгээд эмэгтэй хүнээр их дамжуулж их мэдээлэл өгдөг. За гэдгийг байлээ гэдгийг би өөрөө ч гэсэн сайн бас ойлгоод ер нь явж байгаа. Яагаад гэхээр жишээ нь ингээл те эмэгтэй хүнтэй уулзаал ингээл хамт суух тэр хүний те юу хэлээд үүлэмжинд би ингээд уншаад байгаа шүү дээ. Энэ хүн надтай юу ярьж чинь яаж чинь гэхийн уншингуу цаанаасаа л нэг юм хүний нэг таньдаг мэдрэмж өгдөг шүү дээ. Одоо жишээ нь энэ тийм хүн байна да, энэ ийм хүн байна да гэл нэг бүх юмыг мэдэх те. Ингээд ойртоход хүртэл ингээд нэг бие зараас юм байдаг шүү дээ. Тэр л яг л нэг мэдрэмж нь л ингээд хөгжөөл яваад байна. Баг хөгжөөл. Тэгэл одоо би чи энэ өөрөө энэ ноцлог ертөнцөөс тэгээ баг гарч чадахгүй энэ лүг орч чадахгүй яг юм завсрын юм дээр гаццсан тэгэл хамгийн сонирхолтой нь одоо хүртэл маш сонирхолтой. Яг зүгээр надад чи нөгөө миний л мэдрэмж л яваад байгаа шүү дээ. Надад мэдрэгдэж байгаа мэдрэмжээр яг би нөгөө шарын шашинд тийм содлогдох муу гэх юм уу? Яг зүгээр нөгөө хүн болгоно мэддэг буддаа тий буддизм сургаал гэгэрэл гэдэг талаас нь хардаг боловч одоо нөгөө нэг шарын шашинд нэг юм яаста буруу юм ярих үдэ нөгөө лүүжин 58 гэл юм нөгөө гүйдэл зайлуулдаг тийм тэгэл юм сонин бас нэг юм зан үйлүүд байдаг шүү дээ тий одоо гүртэн лам гэж байдаг лүүжин тавьдаг лам нар гэж тусдаа бас байдаг юм бэл би ч одоо өөрөө бараг нөгөө лам уншил энийг судалдаг болчихж байгаа юм чинь ямар нь яадгүй идгүүгээл тэгэл одоо мам гэж ярьдаг юм да. Одоо нэг бөөгөр ярьж байхад одоо бүүнэрийн одоо их хвчлэн ярьдаг юм одоо нөгөө нэг альбан дээрэн те чөтгөр те
ингээд ийм Сэтгэр ороолон гэж ярьдаг шүү дээ. Лам нар одоо шарын шашингаар ярихад мам гэж зүйл байдаг юм бэлээ. За. Тэгээ мам гэж зүйлийг би өөрөө бүрээ ингээд тулаад хараад хоёр удаа гэж тулж харж ирсэн байхгүй. Тэр нь яасан гэхээр би яг нэг чинь саяхандаа бас нэг жилийн өмнө би чинь нэг үүрнээ гэмтэл аваад нэлийн том хагалгаанд орхолоод нэгдүгээр эмнэлгийн тэнтэй. Танаа амгцлын одоо тасаг гэх юм уу тэрний хажууд ингээд хөвтөд. Тэгээ яг ингээд үүр бас өнгөрөөд хоёр бишээ үүр арай цаагүй 2 3-ын алдаад л юм. Бас 0 орох гээд. Тэгээ эмнэлгийн балаатнаас гараад зүүн эргээ 0 руу явж явах чиглэлдээ шүү дээ. Яг ингээд булан эргээд ингэсэн чинь нэг юм жижигхэн нэг метр 50 мавтаж орчим юм шиг нэг юм. Өөр юм бүхтийцэн заяа нэг юм сан нэг юм хүн гэхэд хүн биш. Нэг тийм нэг юм арзаас бас арзаас урт үстэй. Хүн гэхэд хүн биш гэхдээ юм царай нүрэн тодорхойгүй нэг юм яг ингээ ханны хажууд ингээ түшээ зогсцсон намайг хараад тэгснэ миний нэрээр амар дуудсан байхгүй. За. Бүр ингээ тодорхой нам миний нэрээр дуудсан аа. Чи хөл өөрийнхөө хөл дөрөө хоёроо хянахгүй бол чи маш удаан ер нь тарчилд зовё шүү гэж надад хэлээд. За. Яг тухайн үед би тэр буланд харчаад ингэсэн чи яг тэр булангаас өөрөө дээшээгээ тэр нэг юм одоо нэг тасаг орондын нэг юм шатнууд үүдэн ш дээшээ гардаг. Яг тэр шатны дээшээгээ ингээд айгүй нэг сонь нэг юм хийсэр одоо юу гэх юм те нэг юм хөнгөн зүү шиг гараад ингээд явжсан байхгүй. Тэгээ нэг удаа би тэгж харчаал. Тэгэл нөө тэрнээсээ бас ингээд айгаал имлгээсээ гарыг гээл би чинь хагалгаандаа баг орохгүй тэрнээсээ солиорох гол ингээд айгаал багшаас очиулаасан. Чи мам харсан байна. Мам чамтай уулзсан байна. Тэгтээ чиний бүх юмыг ингэж цэгэнж чамд хэлж өгöd. Зөвгөнж чи тэгэх гээд шүү, ингэх гээд шүү. Яг нэг тодорхой хэмжээр л надад л одоо сануулга өгöd байгаа юм уу яагаад байгаа гэл. Иймэрхүү өчнөө зүйл. Тэр бас нөгөө чи нөгөө бүтэн сизон 1 явцсан. Ерөөсөө анх удаа л орж ирж сонслоо л доо мам гээд. Тэ мам. Ерөөсөө л ихэвчлэн нөгөө нэг түрүүнд орцсон шүү дээ. Ойлаа нөгөө эд нөхдүүд байгаа шүү дээ. Түрээс айлтан дээр ингээд. Тэгээд мам гэдг нь зүгээр нэршлийн хувьд шарын шашныхны нэрлдэг бас нэг жоохон тийм хүнд үзэгдэж харагдаж болдог. Чөтгөр нь одоо бөөгөр ярих юм бол одоо бөөгийн хувьд альбан дэрм. Ламын хувьд мам гэдэг зүйл нь тэр болж таараад байгаа. Мам гэдэг нэг кино байдаг те бас Монгол гинт ороод ирэх нэг мам гэж бичсэн. За тэр дүрслүүл царай нэх мэддэгтэйгүү тэгээд харанхууд юм бүр ярьсан юм уу те. Тий яг нөгөө нэг орой болохоор нөгөө балаат имлүүч нөгөө нэг гэрлэн унтаач. Мадгүй зүгээр миний сонирч байгаа юм хоолой нь ямар байна? Зүүн гэдэг үзвэл одоо нэг юу гэмтэй нэг тийм жоохон нэг юм сөмгдөө олонод үүд чинь одоо нэг юм гэдэг нэг жоохон сөөдсөн юм шиг. Яг тийм сөөдсөн эмхтэй хоолоогоор чи одоо миний овг нэг хэлээд чи ингээд хөл дөрөө хоёроо харахгүй бол чи ингэх гээд шүү, тэгэх гээд шүү. Гэснээр нэ суурин дээрээ эргээд метрд одоо 50 ч бас бүрхгүй метр нэг 40 мөчтэй л орчин тийм нэг эдээ дайны юм бүхтэйс нүтгэснээр айгүй урт үстэй. Тэгээ нэг юм одоо самаг уяаж болт юм болоо нэг ламын нэг орхимж гэж үйдэг шүү дээ өмсдөг. Тийм орхимжрахын мөртлөө тийм хар бараанд тийм хар хөхөнгийн тийм юм ямар өөрөө ороцсон. Тэгж хилчээд дээшгээ одоо чи бидний нөгөө нэг анх үздэг нэг хана гэдэг кино байдаг шүү дээ. Тэр шил нэг. Тий, хан дээр одоо тоглолдог тэр юутай адилхан л тиймэрхүү л ерөөс. Төрүүнээс хойш багш гэж нэлээх дурдагдлаа. Ер нь тухайн хүн маань ерөнхийд нь ойлголтыг өгж чадж байна одоо. Тэгээд очиж нөгөө уулзлаа гэдэг ч байгаа шүү дээ. Тэрний талаар нэг жоохон тайлбарлаад өгч. Тэр багш нь ямар хүн юм, юу хийдэг хүн юм. За одоо яг юуг нь тодорхойлсон яагаад зүгээр хамаагүй. Манай багш ч одоо яхаа бөө лам хоёрын одоо хослуулсан гэхээс илүү нэг тийм лус талдаа лус савдаг талдаа тийм шарын шашны багш юм байдаг байхгүй бөө ламыг хослуулж одоо хийдэг улааны талдаа гэх юм уу. Тэгээд тухайн манай багш ч одоо өөрөө
бас нэг юм өөртөө тохиолж исэн ер нь маш том явдлууд бас байдаг. Одоо бас яг хөө зүгээр хөнгөн дурдвал хүмүүс бараг ер нь бас жоохон гадарлах бах. Тэр нь юу гэхээр одоо энэ лагерын тийшээ нэг хийд байдаг. Тухайн хийд нь одоо юм тодорхой хэмжээний чөтгөртэй тий янз бүрийн мам тирнтэй байсан тийм балгасыг тий өөрөө ингээд дараад тий ламын хүчээр тарны хүчээр дараад тэрэн дээр одоо юм хийд барьцсан. Ер нь одоо ч гэсэн үйл ажиллагаа явуулаад байж байгаа тийм ер нь нэлээд том хийд байдаг. Тэгээ одоо тэр лам багштайгаа одоо холбоотой болоод би ч одоо 4 жил ган болж байна одоо. Ер нь л миний одоо бүхэл нэг ойлгомжгүй байгаа бүх юмыг тайлбарлаж өгдөг. Чиний ингэж нүдэнд чи харагдаж байгаа зүйл чинь тийм байна. Тэр чинь ингэж хилээд байна ч юм уу те. Тайлбар зүйлийг ер нь хэлж өгдөг. Ойлгоход маш хүндрэлтэй тий. Яг юу болох нь тодорхойгүй. Одоо юу гэдэг олон нөгөө кейсүүдээс дуртахаар төрөний яриараа л буцаж орох гэдэг юм л да. Бөөхөн бол за ойлгомжтой би сахиустай учраас намайг одоо манай сахиусаа аваач гэж шоглоод ингээ хүлийн дуршдаг те зарим нэг нь өвдөж хавддаг. Тэгэхээр яг бөө биш гэхэд маш сонирхолтой те. Гүртэн гээд нэг зохиол өгдөг шүү дээ те. Тий. Одоо бөө лам хоёрын дуудах гэж нэрхүүч юм шиг те. Гүртэн тий. Одоо гүртэн гэж байгаа. Тэгээ лам нар дотор ч одоо бас чойжин буулгадаг лам. Ингээд бас л нэг юм аюул сонир тааварлашгүй л өгдөг юм. Одоо өөрт чинь гэхдээ нэг тодорхой хэмжээний мэдрэмж байгаа шүү дээ. Тий. Түрүүн бас нэг дурдчихсан те. Ер нь хизээ энэ бүхний зангилаа тайлагдана гэж ер нь зүгээр өөрөө ер нь боддог эсвэл одоо энэ мэдрээд байгаа мэдрэмж чинь өөрт чинь сүулдэ тасаад зовлон биш болоод улам ингээд ийм сонирхлыг чинь татж гэнэ. Тэр мэдрэмж нь надад амар сонирн байгаа даа. Тий, сонирхол татна энийг өөрөө судлана. Айхаа болно. Судална. Тэгтээ бас айхаа болно гэж бас чадахгүй байгаад байгаа. Тодорхой хэмжээний зүйлсүүдтэй өөрөө ингэ нүүр тулж хараад ч юм уу тэрнээсээ чочирд одоо тэр мам гэдэг зүйлээс тухайн үед би хараад л те имлгээсээ гараа би ингэж ингээл хүний сэтгэхгүй төртөл ингээд нөлөөлж эхэлдэг юм байл тодорхой хэмжээгээр. Тэгээд одоо би яг сүүлд яг хүнийг бодож явахдаа одоо нэг жил орчим болж гинүү да. Яг ингээд ойлгоод судлаад тэгээд одоо энэ ламын шарын шашнаар илүү их ингээд хөөдөг. Тэгээд ном уншуулах ч юм уу очдог. Янз бүрийн тахилга хийдэг ч юм уу ингэдэг тэгээд лус авдаг харагддаг. Зан үйлийг маш их хийдэг болцсон. Тэгээд миний одоо энэ гол юм чинь яг одоо нэг хэлээд байгаа юм. Одоо тэр нөө хүртэл хотоо гэдэг байгаа шүү дээ. Том битэй одоо бурхан гэж яриад байгаа. Тэр ингэ надад нэг мэдрэмжийг өгсөн юм. Одоо юу гэхээр хүн байгаль хоёр хоорондоо яаж зохицдгоо хүн байгальтай те альва зүйлтэй ёс бус харьцах те ингээд те тэр болгон дээр надад ингэж мессежийг өгөх ч юм уу мэдрүүлэх ч юм уу те жишээ нь ингээд эмхтэй хүнийг ярихад те одоо эмхтэй хүнийг ингэж ярьдаг юм шиг байл одоо шарын шашинда сав сайтай одоо сав муутай гэж ер нь бол жоохон ангилж ярьдаг юм байна. За тэгээд сав муутай эмхтэй хүнтэй одоо ингээд нөхцсөн эр хүн өөдөлдөггүй ч юм. Тийм сав сайтай эмхтэй хүнтэй байсан эрэгтэй хүн тий хөгжин дэвшдэг ч юм уу ингээд сайхан амьдэрдэг гэдэгтээ ингээд эмхтэй хүний тал дээр тэр байгалийн тал дээр нэг юм өгөхт хүнтэй энэ газар ингэж тий бийцсах ч юм уу эсвэл энэ газраар болохгүй тий юм хог зэрэг хаях ч юм уу ингээд болохгүй байгальтайгаа зөв бусаар харьцах юм бол чамд ингээд буцаж өгөх төлөөс нь юу байдаг гэдгийг л амар сануулдаг юм шиг санагдаад идэв. Тийм аль болох ингээд мэдрэмжүүдийг нэгээл байгальтай нь харьцуулж гин, хүнтэй харьцуулж гин, хүн таних тэг мэдрэмжийг олгож өгч гин. Тэгэл эхэндээ бол айдаг л байсан, амар айдаг л байсан. Тэгэл одоо сүлдээ тэгэл бараг дасахтай дасаал. Харах юм хардаг болсон. Тэгээ одоо бүр сүлдээ тэгээ боддог шүү дээ. Энэ талаараа ингээ яг дэлгэрэнгүй нэг юм одоо тий үзүүлж харуулаад дахиад үзүүлж харуулаад нэг энийг ингээд хамт яриа сонирхоод явдаг бол бас илүү бас
сонирхолтой бас байж магадгүй байх гэж боддог. Зүүдээр чинь дамжуулж ямар нэгэн одоо зүн совин гэдэг юм уу тийм мессеж нь бэлжсэн тохиолдлууд байна уу? Зүгээр ямар нэгэн тийм факт. Тэг маш. Одоо юу гэдгийг манай найз намайг найзаагаа зүүдлээд тэгжэн даа гэдгсэн чинь тэгсэн байсан гэдэг. Тий. Одоо жишээнд зүүдээр дамжуулаад би чинь 2019 онд нэг жоох нэг асуудалтай юм үүсгээд одоо нэг бааранд л хүнтэй муудалцаал. Тэгээд тухайн хүнтэйгээл нэг жоох аман зүрүүгээл 0-ын тэнд жоох муудалцаж чаад нэг зохих мохих юм болохгүй юу. Тэгээд игсэн чинь л тухайн үед тэгээд салтсан байжсэн чинь яг миний зүүдээр орж ирж байгаа байхгүй. Тэрний юу гэсэн чинь би гэрлүүгээ ингээл тэг гэрлүүгээ шатаараа ингээл орцороо ингээл өсөөл явж исэн чинь яг манай орцны шатны нөө зөрлөг дээр нэг залуу ингээ хутга ирлээ суудсан билүүн дээр. За. Тэгснэ за би өстө нэрээ тэ одоо энийг орж ирэх юм бол намайг хэлж явах. Энийг орж ирэх аландаа. Тэгээ би тухайн зүүдийг зүүдэлч яг ингээд тэр найз зэр залууг харчаад гэрлүү орох гэсэн чинь ингээл миний зураг мураг би хаалгаараа ингээл нэвч ах гэж ороод миний зураг мургийг тавьчихсан ингээл манай ээж мэж нэр уйлал та ээж дүүнэр уйлал. Тэгээ би ч одоо юу зүүдлээд яач юм. Тэгээ төд дудалгүй байж байгаа яг тэр зүүдийг зүүдэлсний дараа нэг 12 хоногийн дараа юм уу та. Игсэн чинь би яг найзынхаа өөрийнх нь найзынхаа орц руу орж таарад орой. Тэгээд маа найз чинь жорол би араас нь орол яг шатаар нь битээр хамт яваал ингэж хэлсэн чинь. Яг маа найзын тэр одоо миний нөгөө муудалцсан залуу маа найзын таньдаг тухайн үед одоо нэг холбоотой мэддэг залуу байсан юм шиг. Маа найзтай хэлэлгүй гэрт нь орцонд намайг хүлээгээд. Тэгээ яг тэр залуутай би тэр орцонд муудалцаад бас боо юм болж исэн удаа байдаг. Зүүд нөрөөрэй ингээ хилээд идэх. Бүх үйлдэл бүх юм зүн совин мэдрэхүү ирээд идэг. Тэгээд энгийн хүнийг бодвол машингээр хэлбэл мэлмийн нээлттэй гэсэн үг тий. Мэлми мэдрэмж. Тийм. Одоо тэр төрөөнийх болоос зараалхал анилдаад би төрөөнийх бодлоосоо салахгүй л байна. Зүгээр нөгөө юм сүүжний ясыг суучдаг гэж байгаа шиг тий. Мэр мэдчлэн. Тэгээд тэр мам гээд хүн гинэ солирч тэр амтан юу юм тий. Тэр амьдсан ч тийм тэгээд мэдрээд байна. Тэгээд нөгөө найзуудтайгаа жахтан тойроод нэг үхэртэл хотой. Тэр амар сонирн байгаадахын танаа найзууд бүгд тэгж харсан болж таарсан. Бүгд таарсан. Тийм. Майханд бид нэр дөрвөлээ байсан машинд нэг 5 6 долуулаач юм унтцсан нөгөө артаа тий. Тэгсэн чил нэг нь ингээд сэрэл хоёрын сэрээ харсчлаа. Манай майхныг тойроод том үхэртэл хотой юм ингээл тойроолгүй гутсэн. Алхаал майхан шүргэл. Тэгээ би яг тэрийг ингээд бодчиход за заавал миний тэр нөгөө нэг хамгаалдаг одоо тийм хамгаалаад чам уу одоо сүултээ бас ингээ заримдаа боддог энэ одоо хамгаалаад байгаа юм уу эсвэл тий айх үедээ би өөрөө тэрнээс маш их айдаг ч юм уу тий тэгэнгүүт эсвэл би өөрөө нэг тийм альва юмны хойд дүрийг би өөрөө авах ч юм уу тэрийг өөрөө би мэдэхгүй бодлоод одоолтол ингээ яваад байгаа ч юм уу тий энэ дээрээ ингээ гаццсан тэгэл бас л зүүдэрээ орж ирээл энэ зүүдлэнгүүт би нэг юм хийд рүү ороод те ламын хувц өмсцсөн. Тэгээ нөгөө бантхан нар одоо ламхан нар л байна. Ламхан нар гэж үүдэж жижигхэн ламна хүүхдүүд. Тэр лам нар ингээл суудсан би толгойг нийлээл явж ирсэн нэг юм өрөөрөө орсон чинь бас нэг юм лам нар юм шилэн хоргон дотор нэг юм хар өнгийн нэг юм жижигхэн нэг өдөө дайны нэг юм шилэн хоргон дотор юм хар өнгийн нэг юм одоо хүн жижигхэн хүн гэх юм одоо нэг зүүн шиг юм уу хар юм өстэй юм давгаар ороцсон юм ингээл шилэн дотор амар муухай ойрлоод байгаа. Ингээд ойрлоо ингээл. Тэгсэн чинь тэр нөгөө ламдар тэр шилнийхаа дээдлийн наа гэдэг юм дав энэ оолно гэснэ. За та ирээд одоо тэ энийг л ингэж догш номхруулахгүй л болохгүй гэдэг. Тэгэл би тэрэн дээр нь очиулаа гараараа ингээл нэг тийм уншаал жоох ингээл таарсан чи тэр нь ингээд амгүй болоод ч юм уу буцаагаал бүтээгээл. Тэгэл дээш хоёр давхарлуу нь гараал ингэсэн чинь яг миний нөө зүүдлээд байгаа хүртэл хот нөө том биетэй зүйл чинь том хоргон дотор ингээд шилэн хоргон дотор орцсон тий. Тэгээ би ингээ харснаа тэрийг ингээл өө ийм том нүсэр юм байлоо. Ийм амар том шүттэй соёотой гартаа ингээл хохмотлогоо ингээл биен дээр нь зооцсон тий. Тэгэл би тэрийг ингээ хараад явах гэсэн чи яг тэр шилэн хоргоныхоо доторх юм хөшгийг ингээ зөөлөн ингээ татснаа намайг ингээ зохож харчаад
Тэгээ буцаагаад ингээд тэр дотор буцаага орж явах чинь ч юм уу нэг юм зүүд нойроор айгүй хэрдэг, мэдрэмжинд ирдэг. Тэгээд одоо болохгүй бүтэхгүй үнтэй ч юм уу байх юм бол аливаа зүйлийг зөвгөнж мэдрэл би өөрөө явах те янз бүрийн аславар болох гэдэг тэрийгээ бас мэдрэх нэргэн тойронд хүнд юу болоод байна те аливаа зүйлийг маш сонирхолтой. За шарын шин тал руугаа илүү одоо тэр чинь нэг арга байхгүй шүү дээ. Тэгвэл шарын шин тал руугаа яваад зөвхөн лам гэдэг ойлголт бол биш болчиход байна тий. биш. Одоо эрдэм ном сурдсан шүү дээ. Лам чинь тий нөгөө судруудынхаа ингээд үг үсгийн зээжлээл тэр номоо өөрийн болгоол уншиж тэгжээж нөгөө одоо бидний мэддгээр шүү дээ тий. Данхнаас нь мэддгээр тий. Тэгээд түрүүний нөгөө яриад байгаа будтай энэ төр гэдэг наач юу юм бол харин би одоо би бүр амар сонирхоод эхэллээ мэдчих юм бисэн те одоо яг лам гэхээр лам биш жоохон лус тал руугаа л болж таараа лус гэдэг нь одоо уул биш ээ ус горих те энэ янз бүрийн юм болж таараад байгаа тэр нь юм минийх болохоор юм бурхан гэд тэгсэн ирнэ хүрэн долгоотой том битэй хаа савдаг болж таарад ч юм уу те тэгсэн ирнэ лам багш дээр очихоор чинийх юм бурхан байна гэхдээ чи ингээ ерөөсөн нэг юм одоо юм цоожин дотор л би байгаад байгаа. Би бас адилхан өөртөө ч адилхан шууд цоожин дотор орж байна. Тэгээ одоо бас энийг юм ингэж бас тодорхой хэмжээр мэддэг хүн байвал бас бүр тоон сайн тодруулмаар ч юм шиг тий судалмаар ч юм шиг. Тэгээ нэг бодлын бас заримдаа бол бас айштай юм чинь. Би яг юу болоод байгаа юм бол тий миний амьдралд юу ирчээд намайг ингэж тэгээ болохгүй бүтэхгүй байна. Бөөд үзүүлэхэр бөө үзчихгүй. Чамайг үзэж болохгүй байна. Чиний бүх юм хаалттай бас сонирхолтой тий. Лам биш, бөө биш энэ дундын юм дээр одоо ингээл гацчихал ерөөс. Тэрэн дотор өөр ингээл төөрөлдөл. Өөр харж исэн сонирхолтой тийм үзэгдэл юу вэ? Мэдэрч исэн ч юм уу? Одоо миний хамгийн сүүлд харж исэн ч яг өөрөө бас бодтоор ингээд нийтрээд харж исэн юм бол би чинь имээгээ зүудлээд орой унтчихад. Тэгээ ингээд зүүд нь манай имээ тэгж орж ирж байгаа. Битүүн хадгаар нүүрээ ороодсон. За. Нэг юм жижигхэн цэнхэр манай имээ аягүй жижигхэн цэнхэр юм дээл өмссөн. Тэснэ манай гэрийн ингээд коридороор ингээд холхоол гүүгээд байгаа байхгүй. За. Цэнхэр дээлтэй юм хадгаар битүүн нүүрээ ороодсон ингээд гүүгээл. Тэгээ би яг том өрнөөсөө тохоо үед ингээд харчаад юу болоод байна. Тэснэ яг манай имээгийн дээлийг өмсчөөд яваад байгаа байхгүй. Гүүгээл. Тэгснээл энэ одоо миний имээ ингээд зүудэнд орж ирсэн юм болов. Өөр айс ирнэл очоод имээгээ тэрврээд аваад ингэнгүү дотроос нөгөө хадган дотроос ингээд нийж ихрүү яг нөгөө тэр нөгөө мам хоолоогоор шивнэх маягаар те ийм болол те тэгэл яг тухайн үед би ингээд тэрнээсээ ингээд тэр болсон процесс юм уу зүүд юм уу гэдэг ерөөсөй ялгаж чадгаа болсон одоо ч гэсэн энэ тийм нэг ийм хараа сонин дүрстэй зүйл харах ч юм уу ингээд ингэнгүү за энэ айвал нөгөө зүйл нь харагдаж байгаа юм байна шүү. Ингэж байгаа юм байна. Нэг юм одоо түгжээтэй нэг юм айгуусан ер бусын тийм ертөнцид ерөөсөө ороод ирсэн. Тэгээд туслах одоо бас хүн бол ингээд туслах одоо хүн чинь бас айхаараа бодсон шүү дээ. За тхийн тусалж бол энэ тал дээр ямар бас өөр хүн байна уу? Бөөгийн шашин дээр нь бас хүн байна уу? Яах вэ ийх үү гэл энэс болж ер нь бас ер нь айгуу тийм идэртэй байгаа бас цөм бэлэг хэр байдаг вэ? Зүгээр өдөр тутмын амьдралд. Яг го дахин асууад байгаа нь би нөгөө нэг гайхалгаа учраас сонирхолтой санагдал аль талаас нь асууад байгаа зүгээр одоо хүний нэг зөм бэлэг байдаг шүү дээ. Яг амьдрал дээрх одоо юу гэдгийг энэ нэр ингэх гээд байна уу да гэдэг юм гоо яг тухайн үед яг жижигхэн тэр тухайн моментод болдог тийм зөм бэлэг байдаг уу? Бэлдэг. Бага. Миний зөм бэлэгч яг юу амар мэдрэмжтэй болцсон ер нь нэг юм одоо жишээ нь ингээд янз бүрийн объект янз бүрийн байгууллага ч янз бүрийн айлг эрт юмд орохоор тий ийм муу нэрхтэй газар шууд мэдрэгддэг. Сайн нэрхтэй бол бас мэдрэгдэх жишээний ч юм уу эсвэл за энд нэг ийм асуудал болох гээд байна да. Найз нөхдөр сууж яхад тий энд нэг юм хэрүүл маргаан ч юм уу юм болох гээд байна да. Гэсэн мэдрэмж аваад
тухайн яг мэдрэмжэндээ би яг хөлтөө гараад явангууд л яг тухайн оройн яг хилцэн л. Яг тийм мэдрэмж нь бол яг хөгжөөд л хөгжсөн юм. Мэдрээл сонсгон сонс чихэн дээр заримдаа сонсно. Чихэн дээр ирж хүн ярьж байгаа юм шиг юм тий. Янз бүрийн тиймэрхүү юмнууд болсон. Ягаад ч үтгэхгүй манай нэвтрүүлгийг өөрөө чинь дугаарыг үзээд байжгаад би нэг үзээд алдъя гэд нэг хүн байвал дээ. Яг нэг юм эсвэл өөртөө ч адилхан юм одоо зовлонтой гэхээр одоо зовлон биш юм шиг те. Дундаа зовлонтой гэхээр зовлонтой юм шиг те. Зовлонтой юм шиг те. Тим хүн байвал бас нэг зүгээр юм те. Би яг ингэдэж ш. Би яг байнгын юм хэцүү зүүдэлдэг. Тийм юмтай таарж исэн. Тэгээ яахаа мэдхэ болцсон байдаг гэд те. Тэгээ тэрэн дээр нэг энэ ер нь заргалтай ертөнц энэ амар сонирхолтой бас амар нууцлаг юм а тий. Нууцлаг хэцүү тэгээд яг зүг чигийн зүг гаргаж л нөгөө нэг анханаас нь тайлж явахгүй бол улам ингээ төгжигдээл буглаал тэрэндээ ингээл өөрөө шаналал тий. Бүх юм нь бүтэхгүй болоод ингээл өвдөж хавдах ч юм уу. Маш олон юм болоод байгаа байхгүй. Төрөний тэр мам гэдгагийн хэлсэн үгний учир одоо ингээ бодохоор өшөө тэрний талаар ойлаа нэг ярих гээд үзье. Хөлөө чөдөрлөөд хөлөө тэгээд өөрийнхөө чи хөл 4-2-оо ингэж харж явахгүй бол чи үхэх гээд байна гэсэн. Үхэн шүү үхэх гээд байна. Тэр юу гэсэн үг юм бол? Одоо айгу тийм ийм сонин юмнууд их болдог. Тийм үг хэлээл алга болгох ч юм уу. Тэгснэ би ингээл те гаражын дотор зүүдэнд ингээл гаражын дотор бүүн авс тавьчихсан те. Тэгэл ингээ нөгөө нь одоо өд гэж ярьдаг штэ. Тогсны өд. За баахан өд ингээл газраар нь асгацсан юм хүч арцуулсан газар юм. Баахан ингээл 7-8 авс тавьчихсан те. Тэрнийх нь би ингээл тагийг онгоолгож үзээл. Тэгэл ийм юр босон ийм хачаа юмнууд амар их болдог. Тэр амар фантаз байна те бүр. Тийм фантаз хүн яг ингээд яг энэ талаар яг зүүдлээд ч юм уу мэдээд ингэдэг хүн бол яг нэг зовлонтой ч юм уу бас юм. Айгу хэцүү байхгүй юу. Тийм зүүдлэн тэгэл тэр зүүдээ сайн манж чадах уу, тайлж чадах уу гэдэг нэргэлзээтэй. Тэрнээсээ айн тэрэндээ өөрөө заримдаа тий гэл хэцүү юмнууд бол ер нь бол болж зөндөөч одоо ч бас харж байна. Яг хөө зүгээр сонирхолтой гэж за зүгээр шууд далд ертөнцөөр нь ингээд зүгээр хүчлэх юм бол ямар ч байсан хойд төрөлтөө нэг ламл жанрын тэгснэ нэг юм савдаг тайпны те нэг хүн толгойтой гэхээр тэгээ нэг юмыг хамгаалах гэдэг юм шиг тий эсвэл одоо яа тэгээд тэрнийх нь дохиог ингээл энэ яваа насанд нь ингээ өгж тасгаж байгаал гимээс юм шиг те айгүй хэцүү ш тэр жалган дотор мотор ч юм бол 7 охмоо 7 хадгаар ингэж би чинь гараараа уйцсан тэр алтан нөгөө ганилан биш тэ одоо сүүжний юутай тэр алтан ганилангийн ингээ үлээсэн чирээд явж байгаа. Тэгснэ тэр 7-7-гоо би харчаад гайх. Юун 7-7-гоо би чирээ яваад. Гэсэн чинь миний чинь төрсний гэрчлэгэн дээр чинь 777 гэж байна. За регистрийн дуурч нь бүртгэлийн дуурайд шүү дээ бид нар чинь 3 оронтой. Тэрнээс минийхэн яг 777. Айгүй хачаа чинь нэг юм. Зүгээр яагаад ч юм мэдэхгүй нэг юм хүнийг үзэж үзье. За бүр ингээд далирх юм бол шулам. Шулмууд байдаг шүү дээ Монгол. Тийм. Зэвүүн хүүхнүүд суудсан бүр ихээр үзэж хардаг гэд би сонсч л байсан. Зүгээр л энгийн хүн байждаг те. Их чинь гэхдээ юу шулам байхгүй юу гэл юм 13-ндаа бүгж зүүцсэн гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм байх магадлал бас байж болох уу? Эсвэл одоо юу хөх гээд байна гэхээр ямар нэгэн хүнийг ингээ үзүүл яа дээ. Одоо үзүүлсэн гэсэн үг тийм. Өөрийнхөө л зөвхөн мэдрэмжээр одоо жишээ нь миний би яах юм шиг байна гэдэг ч юм уу. Одоо тэр хүмүүст үзүүлээд өө. Үгүй өөрөө үзгээд өө. Зүүдээ манж үзээд тэрлүү ингээд фокуслж үзээд яг нэг юм те. Би ч яг тэгжсэн бас байхгүй шүү ер нь. Яг бас боломжтой л юм те. Тийм далантын чадвараа ингээд нээгээ чээ гээл ингээл чи бичээд байгаа юу? Яа чөлөөтэй явшлаа те. Далдын чадвараа ингээд нээгээд өгөө чээ гээл ингээл ятгаад байгаа тохио өгöd идэггүй багаар. Одоо би өөрөөс чи ингээд асуулт байхгүй болчиход байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг нь жишээ нь
За би бол ямар ч байсан тийм лам дүр юм байлээ гэл тэрийг мэдсэн. Тийм учраас миний амьдралд ийм юм ер нь болж исэн. Тэг би энийгээ бас сонирхолтой үднэс ярих гэж ирлээ гэсэн бол лам гэж бас тэ шарын шин тийм байд юм байна. Ямар сони ингээд яриа суугсан. Тэгэхээр ламгууныг тийм биш болчиход байдаг. Одоо миний сонсч ирсэн ер нь монголчуудын дийлийг сонссон гүртэнгээ зохиол байгаа. Одоо баг тэр шиг юм гүртэн шиг л юм гээд байгаа байхгүй. Гүртэн чи ерөөсөө ингээл амар ид шидийн ингээл юм хийгээд идэг те. Тэгэнгუთ нэг тим юм хийгээд үзвэл зүгээр яад юм. Бас байж ойр татны хүн ч юм алей хойлоо нэг туршаа зүгээр үзээд хийгээд чадах нь чадахгүй нэг юм челленж шиг юм өгөөд тэрийг би зүүдээ манаад нөгөө нэг сонин зүүдлэгддэг үед чинь магадгүй тэр хүн зүүдэнд ч орж ирээд асуусан хариултыг хэлээд өгчих юм билүү гэдэг ч юм уу те. Бас тийм нөө чеклээ өөрийгөө бас сориод уу. Тийм. Тэгээ аюу сэн хүн амьтантай ингээл уулзаал одоо найз нөхдөд ч юм уу ингээд над зовлон гарна шүү дээ. Өө тэдэн сайн өрөнд орчлоо. Тэр ингэчлээ гэл эсвэл нэг эмхтөнтэй уулзсан над хэцүү би ингээл те ингэсэн салсан сарнсан гэл ярьдэн шүү дээ. Тэгэнгүүт надтай уулзаал бойсныхаа дараанаас ч юм уу явчих ш над зовлонгоо яриад байгаа шүү дээ. Тэгээ явчих штэ. Тэр нь ингэ шууд бүтчихдэг байхгүй. Амар яриадсан зовлон сайхан болоод ингэ юм уу. Тэгээ би дотроо боддогс. Би хүний зовлонг ингэ нэмэглээд аваад байсан. Тодорхой хэмжээгээр. Миний бол тарих бол нөгөө нэг юу гэдэг нөгөө юм тэр ч одоо юу гэдэг үлийн нэршлээ. Ингэ нэг гацалтанд ордог шүү дээ. Тийм. Тэрний дараачийн хувилбар нь яг би ч нэг тийм хүн амьд үзүүлж нэг харуулж ирсэн удаа байхгүй л те хаяа бөөдөр очдөг илүү нөгөө бөөшөтлөхтэй. Тэгээд мэрсэр сонсогчсон хоёлаа саяхан нэг дөнгөж сая дурдсан шүү дээ. Монголд ингэ шулмууд байд юм бэл. Шулам гэдэг тэгэнгუთ чинь хүмүүс нөгөө шууд юм муухагаар ойлгочтой. Гараар нь яг шулмаар нь шүүр унсан шулам болом гэл. Тийм биш. Надад бүр ингээд үзүүлж ирсэн хүн нөр ярьжсэн байхгүй. 13-нд бөхчтэй. Тэгээд чи сүнс хармаар байна уу гэсэн чинь хармаар байна гэдгсэн чинь тэгвэл одоо яг эргээд хар. Эсвэл миний арт талыг хар гэдгсэн чинь арт нь ингээ хүмүүс зогсож байсан ингээл бас нэг тийм түүх надад ярьжсэн хүмүүс байдээ ойрын. Тэгэнгუთ нэг шулам гэдэг шиг нэг тийм нэршилтэй. Тэ ингээд нээгээд гаргаад ирвэл тэгээд хоёул тэрийг туршаад үзээ. Тэр нь гэхдээ тийм юм билээ. Одоо хүмүүс яриад байгаа яг шулам гэдэг нь шарын шашинд нь болохоор тэр нь одоо нэг үзэж хардаг ч юм уу зан үлийг даардаг хийдэг юм нь чойжин сахиус гэж чойжин гэж байдаг. Чойжин буулгах. Тэр чойжин гэдэг зүйл нь юу гэхээр одоо нэг хүнийг үздэг, хардаг, муухай юмыг даардаг ч юм уу те. Муухай юмээс хүнийг хамгаалдаг, авдаг. Тэр нь чойжин гэж байдаг. Чойжингийн хойд дөрүүд бас одоо чойжин гүртэн чойжин бойжин гэх хүмүүс бас явж л байдаг юм бэлэн тэрүүр. Гэхдээ яг тийм мэдрэмжтэй нь маш ховор. Мэдрэмжтэй маш ховор. Тэгэл энэ ави чинь яг ингээл юмтай тулаал харьцсан годч л. Одоо бас л ачаач юм болж байгаа юм чинь. Чи жишээнтэй нэг юм гээд би ч яг тэр чинь бас нэг хэдэн онд энэ 17 онд ч юм 8 онд ч юм. Яг машинаар амар шахуулахгүй юу? Стаст дөрөв дунд дэш хараасан. Би бүр яг дотроо тэгж бодохгүй амар уурлаа. За яг би чи ингэ зогс тарахгүй ямар зэм уулгач байд гэсэн. Яг нөгөө одоо энэ презер гэдэг чинь тооч Баян-Монгол уртлаа. За яг презерлүү нэвтэрсэн хажуунаас дэлт мөгөлж байгаа. Тэгээ би чи ингэ зогсчод нөгөөтг чи ингэ дотор нь хүн суудсан бүгд ойролтож гарч. Тэгээ би дотроо очих. Арай л муухай хийцэн мас муухай бодож удаа гэн. Тэгээ тэргээ боц. Бодлын хүчээр би бас юм хийгээд тийм эсвэл ингээ бодохоор нэг юм муухай ч болоод байгаа ч юм шиг юм. Маш сонирхолтой тий. Яг юм болоод байгаа ч юм шигтэй нэг хачин шүү. Айгүй тийм эвгүй зүйлсүүдээс ингээл болж л байгаа байхгүй. Тэгэл тэрэн дотроос чинь одоо жишээ нь юу гэдгийг эмхтэй хүнтэй ингээл байгаал ингууд маа тэр одоо салсан найз зөвхөнтэй алкогол хэрэглэхээр л ч юм уу ингээл тэр айгүй бодит бас нэг юм сонь жишээ юм. Алкогол хэрэглэн штэ. Алкогол хэрэглэнгүүтэл ерөөсөө л ааш цаана ингээл хувраал орилж шарлаа алцай над руу ч ингээл орилж шарлаа нүд ам амар ингээл тэгэл тэр хүнээс ингээд гарч байгаа юм тэгснэ тэгж машин дотор ингээд суужсэн. Гурлаасаа суужсэн биз дээ. За хаачихсан. Чи явуулсан юм уу? Юу яриад байгаа юм бэ? Хоёулаа л байсан шүү дээ. Тэгэнгүүт 3 дахь итгээдийг л нэг юм хараад идэг те. Тэгэнгүүтэл хий хоосон юм уу намайг хараад орилоо. Би заримдаа чамаас амар айдаг гинэ. Яг чи надаас яагаад айдаг гэсэн чинь. Чи нэх мухаа юм эвгүй царайтай, юм шүттэй юм ам хамарч ингэсэн юм.
амт шиг болцсон миний араас хөөгд гүгдсэн ч юм уу те. Ийм сонин тохиолдлууд надад ингээл ууцсан үедээ ч юм уу би тэгж бодож исэн зүудэн тэгж орж ирсэн чи юм игээл ингээл яхаар нэг тийм за бүр ингээ кино шиг зүүрлээд ярих юм бол нэг юм буруу талын нилээ юу нөхөрч юм шиг те. Тэр нь муу ямиг зайлуулад хүсэх юм бол муу ямиг ойртуулцдаг чадвартай юм шиг тэг юм бид нь ингээд яг тийм ээ яг ер нь зүгээр гүртэнг сонсоход бол гүртэн ч өөрөө бас амар нөгөө ид шидэ хэрнээ бас юм нэг муу аргаар ингэж нэг юм зайлуулдаг тулалддаг те хүч далдын хүчтэй байсан жоохон юм magical type ни те тиймэрхүү юмнууд болох жишээний найз охин дэгжлэн хэлээл чамаас ингэж айдаг ч юм уу чи муухай аратан шиг царай дүрхт болцсон намайг ингээд араас те магадгүй тухайд зүүрлж хэлээгүй ш нөгөө нэг гантны чинь харсан. Тэрийг л харсан баг. Тий, над дээр одоо тусгаж авч харсан юм уу хайсан. Би амьдралдаа ер нь бол нэр нөгөө царай цусын нууй гэдэг чи угаасаа ойлгочлоо. Тий. Хамаагүй ингээд шууд дэлгэцэн өмнө царайтайгаа бол хараад яриа дэмий юм бэ. Тий, ер нь аагүй тий. Хүмүүс ойр дотны ч хүмүүс баг айхаар юм бэ. Тий, ер нь эвгүй. Яалтч ингээл ойрцсон болгон заримд нь ингээл муу юм бодчих юм бол муу юм болчихно. Аа сайн өрөөчих юм бол тэ айгүй ажил дүрлэн болох гэдэг тэ. Өөрөө хүний зовлон би авдаг хүн юм шиг. Хоёлаа дараачихын зүгээр ингээл яг нэг юм одоо юу гэдгийг дээ. Тэрийг л туршиж үзээсэй гэж нэг миний бие зөвлөд байгаа байхгүй юу? Ягаад ч юм тэгэхгүй нэг юм мэдрэмжээр өөрийнхөө юм комфорт зон газрыг сонгоод тэгээд нэг өөрийнхөө дотны үнийг тэг гуйгаад за чи надаар яг нэг тулцсан асуудал ч юм уу эсвэл асуумаар байгаа юм а зүгээр л асуучих. Тэ. Тэгээд хизээ нэгэн цагт байж байгаа юмыг яаж мэдэх би зүүдээ манад үзье. Ягаад гэвэл маш их юм сонин ер бусын зүүдэлдэг учраас тэр зүүднийхээ хариуг би чамд хэлээд үзье. Хоёлын зүг энэ дээр нэг те туршилт маягаар юм ийгээд магадгүй би зүгээр тгээсээ ч гэж нэг сонин хүсэх шиг тэгээд яриан дээрээсээ хүртэл нөгөө нэг өмнөх одоо нэг X байгаа шүү дээ. Тэр ингээл нэг юм эндсэн ингээл тэрийг нь оройн шууд ингээ харж ийн гэдэг чинь нэг зүгээр хүний шинж яагаад ч биш байгаа даа. Тэгээд тэрийг нь хүн дээр ингээ дараа нь нөгөөх нь өөрөө очоо үзүүлсэн чинь хүүгээрээ ороодсон байсан. Нэг биш удаа абортод орж исэн байгаа байхгүй. Угаасаа бас нөгөө бөөгийн шүтлэх талаасаа би бас нэг ярилцаа сууж ахт тэгжсэн. Нялхсыг одоо тэр сүмсийг амирлуулаад одоо дээшээ явуулдаг. Тэгээд яриад сууж исэн чи угаасаа нөгөө эмэгтэй хүний сав буюу сүүжний ясанд байр тэнцэн ингээ хорогдоод наалдаад үлдчихдэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө үр хөндөөлөх ч юм уу эсвэл төрч чадаагүй ч юм уу те. Одоо ихийнхаа нөгөө хуучин байсан хөвлөдөл одоо хорогдсон гэсэн үг юм байна те. Тэгээд тэр надад шууд тэр санаанд орчих واخхой ясаа ингээд нэрээд яа тийм яг тэр тухайн тэр кейсүүд л тодтолж амар хүн тусчихсан. Тэгэл нөгөө саний сүүлийн бас юу чин ийм хараагч чадвартай байж болох гэдэг байгаа байхгүй юу? Тийм хараагч чадвартай. Би ер нь нөгөө нэг царай чин нуугдсан гэдгийг мартцсан жоохон бие яагаад бариадсан юм бэ? Тийм учраас жоон чөлөөтэй яри. Дөрөв дугуун дээшээ хараасаа зайл гээл. Тийм так гээл хаянгуу шууд уртчин таав гээл. Яг тийм мөргөлдөж байгаа байхгүй юу? Тухайн юмд. Тэгэл за би ер нь болохгүй юм байна да. Аливаа зүйлийг ингэж хэвчтэй муухагаар хэлж харааж өрөөж болохгүй юм байна. Билээд идэг юм байна. Тэгэнгүүт төрөний мам гэд нөхөр байгаа шүү дээ. Яг хүн идэхэд хэцүү л дээ. Хөл тэр одоо тэр чин зүүрлж хэлж байгаа гэдэг чинь алхаа гişэ бодол оюуна сайн удирдах явж чадахгүй бол чи ингээ удахгүй юу нөхөх гэдэг шүү гэж хэлснээр яг зүгээр миний зүгээс л одоо хоёлаа нөгөө ярилцж байгаа юм шүү дээ. Чи муу ч юм хийж чадна. Гэхдээ сайн юмаа илүү хөгжүүлэх юм бол чи урт удаан амьдрах юм байнаас гэсэн юм билүү тий. Тий ер нь муу бодлоо тэгээд муу юм одоо үйлүүд хэрвээ хийх юм болвол нэг сан ороогдох гэдэг шүү гэж сануулсан юм шиг. Зөв тий яг бас тэгдэг тал бас байгаа шүү. Тэгвэл нэг туршиж үзье яа тхөө. Нэг тиймэрхүү юм хийгээд өө. Ер нь зүгээр би тэгж боддог байхгүй юу. За энийг юм хүн үзэж хараад байгаа төрлөөд хүнээс ингээд муу муухай юм зайлуулад байгаа төрлийн хүмүүс хамгийн нийтлэх нь бол за мэдээж хэрэг бидний бүгднийг мэдж байгаа шл бөө. Ерөөсөө муу муухай юм боллоо очлоо зайлууллаа үргэлээ алга болгочлоо л гэдэг те.
За би бол яг үннийг хэлэхэд лам дээр очиод нэг хүчрэггүй ингээд яг надад тохиолдож байгааг бол ах л та. Би лам гэдгийг бол шарын шиг үүсгээгүй. Том цөөхөн ч гэж магадгүй. Яг нэг хаяа нөгөө хол зам өдөө хээр газрууд нөгөө гүйдлүүдийг зайлуулах нэг тийм нөгөө дөрөв ярьслүүжтэй. Тийм бөө юу талдаа бас биш шарын шашин талдаа жоохон зохилцсон гэж би бодоод байгаа байхгүй. Аль зүйлийг ингээл те мэдрэмжээрээ хийчдэг, хүнийг хараад мэдчихдэг те муухай те янз бүрийн тийм газар те хүн өгсөн хатсан газар бол тэрийг мэдрээд иддэг, үнэртдэг ч юм уу те тэр хамраар үнэртэл ингээл мэдэрчдэг. Баг ингээд нэг хүнчнээ дүрсэлчнийг харддаг ш нүдэндээ төсөөлдөг штэ. За тэр баг тэнд ийм болцсон юм байна да ч юм уу нэг төсөөлж чарах ч юм уу. Тиймэрхүү юмнууд ер нь байг болоод идэв. Бүр хамгийн анхны харсан нөгөө имээ гэж ярьсан шүү дээ. Тий. Тэрийг хүртэл ингээ холбочонгууд сүнстэй холбогдох чадвартай ч юм шиг болж байна. Тий. Тэгээд тэр имээ чинь тэгэл зүүдэнд орж ирэл тэр бөөдөн дээр ингээл уршаа ингээл тонгоц сууж байгаа шүү дээ. Чи үсэн ингээ унцсан ингээл савлал. Тэгснэ би хөө имээ гэж дуудсан чинь хөдөлгөө болчих. Тэгэл ямар муухай зүтэлж байл. Тэрнээс энэ хаагаал арай л муухай болчлаа зүтэлчлээ. Тэгэл төд дуудлагын 3-4 хоногийн дараа ч нүг. Нөгөө тэр ах залгасны чамд мөнгө өгөх гээд хадгалсан байсан. Зүуднээсээ айхаа болоод ч юм уу те. Тэгвэл ер нь бол яг чин үннийг хэлэхэд яг нөгөө манай үзэгчнэр өөрөө чинь царайг харахгүй байгаа учраас би илүү чөлөөтэй болоод эхэллээ гэдэг байна шүү дээ. Чин үннийг хэлэхэд ер нь бол тийм л хүн байгаа бах та гэж би бодож байна. Магадгүй бүр нэлээд нас тогтоод одоо нуулгүй хэлэхэд хэдэн настай вэ? Одоо 32 та. Одоо 33-ны жил орж байна да. Одоо хоёулаа чинь ер нь бараг л яг чицсан хүмүүс байна. Тэгэл мөчлөгөрч 40 мөч гараад 50 хүрхийн аалтад үнэхээр амар юм үзэж хардаг хүн болцсон жаа юм шүү дээ. Тэг энийг хөгжүүлээд бас мэдрэмжээ дагаад явуулаа. Тэг боломжгүй бас зүйл байхгүй л та. Хоёулагийн ер нь ярианы эцсийн одоо үр дүн. За тэгин гутаа магадгүй та нар ингээд одоо энэ комментэнд орчим өөрөөх орсон дуурыг нь сонирхгүй тий комментуудыг сайн уншаад битгүй бичихгүй ч магадгүй л дээ. Гэхдээ хайлсгүй бол манай нөгөө продакшн руу залгадгийн хаяа энэ хүнийг надтай ингээ холбоод өгөөчдөг. Яах гэж байгаа юм ингээд манай энэ зүгээр нэвтрүүлэгт орсон хүн та минер та яах гээд байгаа гэдэг юм гоо. Гүг би гадаадд байд юм аа. Тэгээд надтай адилхан юм байна. Би энэ хүнд зөвлөгөө хэрэгтэй байна гэдээ ярьжсэн байхгүй. Тэр шиг адилхан кейстэй тий. Бүхэмтэй. Сонирхолтой нь гэх юм бол манай бүр юу эхний дугаарт орсон залуу байхгүй. Би сахиустай болоод гэхдээ тэрийг авахд би хитрхи өчүүхэн би авмааргүй байна. Гэхдээ би ийм амар юм харж байсан гэдэг. Яг өөрсгч нь л ийм ярьжсэн байхгүй юу. Тэгэнгүүт өөрийнх чинь болохоор нэг ийм байгаад байгаа шүү дээ. Аль нь ч биш уулчих гээд байгаа юм шаардлага ороод шарын шашин руу орох гээд байгаа юм шиг. Тэгэл ингээл шүн мөн ингээл унтах ч юм өдөр байж байгаа юм ингээд. Гинт нөгөө хүн чинь нэг юм амьдрал итгэхгүй болчихдээ шүү дээ. Юу ч хиймээргүй санагдал амар ядардаг. Тэг юу ч хиймээргүй санагдал амар ядрангуудаа амар их идэн. Тэгэл тэгсэн чи манай дээр найз өхнөө аваад гэж байгаа. Чи ямар сонир тоглоомор л хэлж тэгтээ над тэр үг амар эвгүй л усцсан баг. Амар эвгүй юм а чи амар ингээд сонир амар ингээд идэдэг гэсэн яасаас чинь хоёр хүн идэж байгаа юм шиг чи идэх юм гэсэн баг. Тэгэхээр нь би юу гэж байгаа гэсэн чинь чиний биед чинь хоёр хүн байдаг юм шиг чи идээд байна. Тэгээд чиний характер чинь арх ус би одоо ингээд яг алкогол хэрэглэх нөө пим бол ингээд тэгээд арх цагаан юм ухаар миний арагш нь одоо нөө гаргаж байгаа авир айгүй муухай тогшорчдөг ч юм уу те. Пи бол бусад юм айгүй цагаан арх ингээ хөдөө гадаа ч юм уу гадаа мада тавиад уугаад эсвэл янз бүр юм хэмтэл миний характер айгүй муухай авир эвдэрдэг ч юм уу дуу амьд нөлөө ингээл нүд улаачдаг гэдэг байхгүй. Нүд ч улаагаал чи ингээл айгүй муухайараа суугаад. Тэгэл ойрлж чарлах гал юм уу ингээл тийм жишээ нэг юм сонин тохиолдлууд амар их болдог. Тэгэл тэрэн дотор өөрөө ингээл гац чинь сүултээ одоо ингээ баг бодолчунд ингээл гэр бүлээсээ салж जैन. Тэ? Одоо нэг асанд одоо зарим хүмүүс нь бол энийг ингээ жигшээ айгаад байгаа. Энийг юу болоод энэ хүнд юу болсон. Тэ ингээл дам яриа ингээл найзуудаас сонсоол ингэнгүүт энэ баг чөтгөр шүглэлцсэн юм ааш. Яг зүгээр муугаар харах юм бол хүмүүс угаасаа хүний дотор хизээч орж чадахгүй шүү дээ. Тэр бодол оюун ухаан тэр тарих
мэдэрч байгаа мэдрэмжийг хүний дотор хизээж орж үзэхгүй. Тэгэл яг хуу галзуу солиотой гэх юмч байна. Чөтгөр шүглцэн болохоо хэлсэн нөхөр гэх юмч байна. Тэгэхээр түрүүний баг зүгээр яагаад ч мэдэхгүй над би тэр нөгөө мам гэд ярьсан шүү дээ. Тий. Тэрнээс орой сүүл рүү нөгөө айхаа болоо баг тэрний үгэнд ч орох шиг тий. Тэр нь одоо бараг зөв юм хурдаа олж барихгүй бол чи юурх гэдэг шүү. Тий. Чанд одоо юу гэдэг амар өндөр юм чадвар байна. Энийг ашиглаач гэдэг байгаа юм шиг тий. Тэгээд тэр хохимодлохоо барьцсан ингээ юм үлээгээ явж байгаа хүртэл хотой энэ төр гэл. Эч айгүй их зүүдэндээ нөө нисчиг зүүдэлдэг байсан. Ингээл дээшээ ингээл нөө хүн чинь нөгөө одоо хүмүүс бол зарим зүүдэлдэг л байх л та. Гэхдээ нэг тийм сони ер болсон юм ингээд нисэнгүүтээ нөө хүн чинь бие нэг жоо дахиад ингэдэж шүү дээ. Тэр чаа юм шиг. Улам өндөрт ниснэ. Буух учраас мэддэггүй. Жохон хүч алдаал би унуул доош өгчих гээд байгаа юм шиг санагдах ч юм уу те. Зүүдэндээ ниснэ. Хачаач янз бүрийн үйлдэлхийн зүүдэндээ тэр чойжингийн те янз бүрийн тийм нэг толгой юм торцогтой цацагтай малгай залгааг өмсцэн те. Тэгснээр ламнар намааг ингээл үсэргээл би ингээл амар ингэснээр дун хүмүүс ингээд үзүүлэх гээд ирцэн баг. Суудсан. Тэгсэн чи тэр дотроос ингээл толгойг нь ингэснээр ар нурууг нийлээл ингээл явуулаад байх жишээ нь ч юм. Сая шууд санаанд бас орж ирж нөгөө Оросын зүүн бэлгийн тулаан гэд нэвтрүүлэг байдаг шүү дээ. Тий. Тэрэнд одоо итгэдэг нэг нь байдаг бах, итгэдэггүйч нэг нь байдаг бах. Гэхдээ миний хувьд бол итгэдэг байхгүй юу? Аа. Одоо тийм тал руугаа ч тэд нар чинь нэг юм сонин зам үйл хийгддэг сонирхож байсан юм. Тэгээ юу н үзчихсэн. Сонин гавл мавл барьсан тэгэл нэг юм автар шиг юм дотроос багахан юм гаргаж ирээл ламаас агаал те зүнэ дан тамхи утаагаар үздэг ч юм уу те. Тамхицлал утаанд надад харагддаг юм аа ч гэж те. Тэгээд ер нь тиймэрхүү юм биш үү дээ. Бараг явж те. Би өмнөөс нь санааг нь амраачих гал үзэж би ч одоо бүр сүлтээ энээсээ өөрөө тэгээд хүн чинь нөгөө бүр дүжирчнэ гэдэг шиг тэгээд дүжирчдэг юм. Гэтэ ер нь зүүдээр дамжуулж их мессеж ирдэг их эвгүй угаасаа тийм тэр чинь хүний ой тоонд одоо юу гэдэг хүний үзэж харсан зүйлээр зүүдлэгдэх зүйл биш байгаа даахгүй. Тий. Маш сонирхолтой. Тэр зүүдээ нэг жоохон манаад л тэгэл нэг хэсэг явж байгаа л хэдэн жилийн дараа нэг бас нэг болчихлоо. Тий. Сая тэр хамрын хийд рүү саяхан явсан юм уу гэж. Хамрын хийд рүү яваад тэр ном уншлах болохгүй. Тэгээд тэнд нь суучаад за тэр явд гэр мэрч та бас жоохон бохирж магадгүй гэдэг. Нөө найз хүнтэй явчихсан. Хоёлаа машиныхаа ард орцсаад унтчихъя гэдэг. Нилээн цаана очиод уулын жоохон бас нэг илтээсгтэр орцсаад машинд унтчихсан чинь. Яг ч бит хоёр юм ярьж чад гэсэн чинь маа найз хүн гэдэг. Би нэг аягүй сони юмсаа гинт бодоод гэсэн. Юу бодсон гэсэн чинь. Одоо нөө догшоо утга данзаар авч байгаа газар гэж ярьдаг шүү дээ. Тэр хүнийг би энд ингээд ирж гин гэж бодлоо гэдэг. Тэгэхээр би тэгдэхгүй чи ч одоо юу юм сони шөнөөрөө сони юм яриад байгаа. Дундах чиж гэдэгсэн чи за бас тийм ч юм уу. Тэгээ байж байгаа бит хоёр удах гэсэн чинь машины артлын цонхоо ингээд жоохон нээгээд нэг сэтгэн хөшгөө ингээд татсан юмсан баг хаацсан. Тэгээ удах гад хөвчихсэн чинь ийсэн дээр яг машины яаж нэг юм яваад байдаг. Яг цонх руу хөөлсөн баг. Тэгээ одоо хүн явдаг юм бол телевиз нөгөө амьдаа нөгөө эмхтөнийг хайлгачихгүйгээр л чимээгүй л хөвтчихсэн шүү дээ. Тэгсэн чинь манай найз хүн намайг нударсан. Чинь машины хажууд нэг юм ингээд тэр хүн байхгүй ш тэр авдчихна. Нэг юм байна те гэд. Гэн чийсэн сонслоо гэд. Ямар сони. За зуун дунд гэд. Яг эргэж хараад нөгөө толгоо яг нөгөө жолоо тал руу гаруулад багажныхаа цонх руу толоогоо харж байгаа ш харцсан харуулсан авдчихсан чинь. Яг маа найз өхний хөлний доор нэг юм бас нэг тийм өндөр сүдгсэн өндөр бас нэг харлын байгаа аахгүй хар нэг юм одоо нэг биетэй ингээд байжсэн. Яг ингээд зөөлөн сарнаад явснаа. Тэгээ би гайхах тийм одоо гэсэн чи яг миний талын цонхны тэндээс амсгалсан. Тэгээ би бүр гайхаад юу гэд. Тэгээ унтсан чинь яг тэгэл тэрнээсээ жоох ингээд имээгээл айгаал унтсан чинь дахиад зүүдэр орж ирж байгаа юм. Яг нөгөө нэг тэр догшуутг данзаар авж байгаа зураг шиг мөртлөө тийм одоо хүн ингээд миний машины хажууд ирсэн заяа. Тэгснэ ингээд хонх ингээд дамар одоо би ламын хэрэглэх зарим мэдэхгүй л хонх гэсэн нэг юм дамар юутай барьцсан гэснээр амар ингээд ном уншаал.
Тэг би чинь ингээ машиныхаа дэрэгдээс би өөрөө тэрийг хараад ингэжсэн чинь ямар очтой зүуд яаж ингэ тэгсэж л. Яг тэр номоо уншиж аваад тэгснэ дээшиг ингээл сарнал ингээл яваал. Тэг би бодож байгаа. Яг ингээл хүний нөгөө нэг мэдрэмж нь яасан юм би өөрөө мэдрээд дотроо ингээ амьлуулчих юм бол тэр зүйлийг өөрөө хараад байгаа гэж зүудэндээ хараад мэдрээд гэж юм те. Иймэрхүү зүйлүүд ингээл тохиолдол мэрсэн. Одоо би тийм байна да. Тэр юу гэж хэлэх гээл одоо миний юу гэж хэлэх гээл ядаад байна гэдэг нь одоо за тэр шулам тэр зүм бэлэгчд одоо да үзмэрч гээл юм амар алдартай үзмэрч гээл түрүүний саяны нэг дурдаад байгаа тэр залуу малуу гэл хүмүүс байгаа шүү дээ. Тий. Тэд нар яаж тийм босно надад одоо бүр амар сонирхолтой санагдаад эхэлж байгаа байхгүй юу? Яг туулсан зам нь яаж тийм мэдрэмж гівгэн л юу гэдгийг 10 хэд настай байсан. Аль бид жоон үзээд хийгслэл өчр зүггүй тамхи гаргаж ирээл юм 13-нд бүгд зүгүүд ингэж байхгүй шүү дээ. Байхгүй тий. Анхнаас маасаагаал. Тэгэхээр нэг өөрсгчин бас нэг юм зовлонтой ч юм шиг ингээл юм сонин мэдрэмж авч байгаа тийм болсон ч юм билүү гэж тийм ээ тий. Одоо ямарс нэг жоохон тийм яах галаа байхгүй юу? Болгочих гээд тийм болчулч нэрээ гоё ч юм шиг тий. Тэг би одоо бодлоо тийм байгаад байгаа байхгүй хүмүүст. Бөөмөө янз бүрийн одоо магадгүй зүгээр нөө босд ил гараагүй хүмүүс бас байгаа шүү дээ. Мэдрэмж нь өгчсөн үздэг, хардаг, тэ засал ном хийдэг ч юм уу. Ламбо аль нь ч байж магадгүй. Тэг би боддгийн яг тийм мэдрэмжтэй яг тийм тусалж одоо надад тусалчих те. Миний энэ доторх болоод байгаа нийгүү явдлууд, нийгүү дүрслэл те миний энэ зан характерт нөлөөлж байгаа, ажил амьдрал, гэр бүлдээ нөлөөлж байгаа биднэрдээ нэг тусалчих бас хүн байвал өстой би нээлттэй хүлээгээд авчмаас надад байна. Яг энэ зовлонгоо энэ чинь бас заримдаа зовлон болж орчиж идэв. Энэ бүгдийг яриад би ингээд байна болохгүй. Ерөөсөө л байнгын нэг юм зүйл. Яг мэддэг хүн нэг байвал те. Чи нэг те одоо ингэж нэг ийм засал ном хийгээд эсвэл чи ийм мэдрэмж авах хөглөөд үз. Энийг ингээд үз гэдэг хүн бас байвал. Тэгээ ер нь хүлээгээд авчин. Тэрнийх нь өөртөө ч адилхан ч юм уу байж байгаа юм тий. За. Амьдралдаа сонсч исэн одоо энэ нэвтрүүлэгч гэхээс биш бүр ингээд бусдаар амьдралдаа сонсч исэн далдын ертөнцийн тий сонин одоо юм сонсогдчихл байла. Өө тэнд тэгсэн чинь тэгсэн гэсэн тэрийг тэгсэн чинь тэгэл гээл. Тэгээд амьдралдаа бас нэлээд олон хүмүүсийн тохиолдож исэн. За ялангуяа энэ нэвтрүүлгээр тохиолдож исэн зүйлүүдийг сонсч л тий ингээл ийм хүмүүс хараал, ийм чөтгөр хараал ингэлээ. Өнөөдрийн дугаараас өөрийн чинь дугаараас болохоор айц гэдэг юм мэдрэгдэхгүйгээр асуулт амар их үлдлээ надад. Тэгээд угаасаа би бол гаргалгааг юугаа мэдвтэй. Ингээ олох гэж хотлоо үзлээ те. Хамт ярилцаж сууд үзлээ. Бөө биш юм байна. Лам биш юм байна гэл гэдэг шиг те. Тэгээд хэрвээ энэ нэвтрүүлгийг үзээд танд одоо манай зочинтой адилхан тийм мэдрэмж төрдөг сонин зүүдэлдэг да ялангуяа юм юр бусын зүүд шүү дээ. Яг нь сонин зүүдэлдэг хүмүүс байдаг л да. Хүнээс алуултаа зүгтааж ийн гэл юм балаа зүүдэлдэг. Гэхдээ илүү нэг юма байн зүүдлэх тий. Одоо юм хохмой толгой гэл түрүү ярьсан дурдсанчлаа. Иймэрхүү зүүдэлдэг тий. Одоо зовлон нэгтэй гэх юм уу? Юу гэж хэлмээр тий. Энэ талаар бас гаргалгаа олж чадахгүй байгаа гацалтанд байгаа хүмүүс байх юм бол манай зочин ингээ холбогдоход бүрэн нээлттэй гэж байна. Магадгүй нэг ярилцаа суухт нэг юм арай өөр мэдрэмж төрөх юм билүү. За бүр болий наадхны чи утас нь тийм байдаг гэсэн ингээд мэддэг хүн нь сонсч ийсэн ч юм уу байвал энэ комментэн доор бичээд үлдээчээрэй. Зангилагын тайлах. За өнөөдөр надтай ярьжтэй юр бусын маш сонирхолтой юм асуултаар дүүрэн дугаарт оролцсонд маш их баярлалаа. За тэгээ өнөөдрийн манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч түрүү ярьсантай Монжусийнхаа ингээд эдэний сайхан шинэ бүтээгдэхүүний дээжээс бэлгэлж байна. За энэ удаагийн дугаартай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Өртөө байлаа. Subscribe-а дараарай хөө. Баяртай. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Задлаад сэрэг
5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөртөө орхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай.